Сайн байцгаана уу та бүхэнтэйгээ дахин уулзч байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийнхаа дугаараар би та бүхэндээ хэрхэн үгс гэсэн өгүүлбэрийг зохиох вэ гэдэг талаар хичээл орох гэж байна. За ихэвчлэн хүмүүс маань энэ үгс гэсэн өгүүлбэр дээр маш их алдаад байдаг, маш энгийн дүрмэн дээр маш их алдаад байдаг. Тийм учраас би та бүхэндээ сүүлийн 3 давгаар дээрээ present simple цаг дээр яаж өгүүлбэр зохиох вэ? Яаж асуултын өгүүлбэр зохиох вэ? Мөн яаж үгс гэсэн өгүүлбэрийг зохиох вэ гэдгийг маш дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээж байгаа. За энэ удаагийнхаа дугаараа үгс гэсэн өгүүлбэрийг яаж зохиох вэ гэдгийг тайлбарлая. За хэрвээ та миний өмнөх 2 дугаарыг үзээгүй байх юм бол 2 дугаарыг үзчихээрэй. Тэгэх юм бол та энэ дугаар танд илүү ойлгох болно гэж хэлмээр байна. За өмнөх дугаарууд дээр би хэлж байсан present simple цаг гэдэг бол хамгийн энгийн хэрнээсээ одоо нэг байшинг оруулал англи хэл дээр зөв ярьж сурах тийм фундам байдаг. За байшингаар ярих юм бол фундам зөв бэжиж цаашаага байшин маань маш гоё доктортой чанартай болно шүү дээ. Тэнтэй яг адилхан present simple цаг дээр маш зөв ярьж байж дараагийнхаа өгүүлбэрүүдийг дараагийнхаа цагууд дээр зөв ярьж сурах юм аа. Present simple дээр буу ярьдаг хэрнээсээ past perfect continuous цаг дээр мундаг ярьдаг гэж бол хизэж байхгүй шүү дээ. За тийм болохоор та бүхэн маань present simple цагийнхаа өгүүлбэрүүдийг маш сайн сураарай гэж би бас хүсмээр байна. За ингээд хичээлээ эхэлцгээе. За өгүүлбэр болгон дээр өгүүлэгдэхүүн болон өгүүлэхүүн гэж байдагтай. Монгол хэл дээр байдагтай яг адилхан англи хэл дээр subject болон verb байдаг. Subject болон verb хоёр маань хоорондоо алдаагүй зохицож байж нэг subject and verb agreement гэж нэрлэдэг тийм ээ. Зохицож байж өгүүлбэр маань зөв сонсогддог, зөв бичигддэг. Гэхдээ хүмүүс маш их алддаг энээр. За энгийн дүрэн байна. Subject and verb хоёр маань яаж зохицох вэ гэхээр өгүүлбэр дээр subject нь би чи тэр эмэгтэй тэр эрэгтэй асуултал амьгүй зүйлүүд байж болж байгаа тийм ээ. Verb нь болохоор үйл өгнөлөөр хоёр төрөлд хуваагдаж байгаа. Ямар хоёр төрөл вэ гэхээр нэг бол to be-ийн формууд тийм ээ. To be-ийн формууд гэдэг нь болохоор am is are-ийн а болон түүний хуулбарууд. Ask бол зүгээр энгийн биднэрт орчуулагддаг үйл өгнөд гэж байгаа. Энэ маань болохоор ямар үйл өгнөд орж байгаа юм бэ гэхээр миний заадаг 100 үйл үг шүү дээ. Тэд нар маань бүгдээрээ орж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг та сонголт дээр ямар өгүүлбэр хэлэх гэж байгаа вэ гэдгээс шалтгаалаад сонголтоороо MSR буюу to be-ийн хуулбаруудыг авах уу, ask бол энгийн verb-уудыг авах уу гэдгийг эхний ээлжинд сонгох хэрэгтэй болж байгаа. Хэрвээ MSR-ыг авъя, MSR гэдэг утгыг авъя гэх юм бол монгол дээр болохоор нэг бол, би бол, тэр бол гэж утгын хувьд сонсогддог, ойлгогддог ч гэсэндээ орчуулагддаггүй өгүүлбэрүүд дээр ашиглагддаг. Одоо нэг энгийн үйл өгнүүдийг өгүүлбэр дээр авч хэрэглэе гэж хүсэх юм бол тэрнээс эхлэе тийм ээ. Би, бид нар, та нар болон тэдгээр зүйлүүд гээд олон тоон дээр хэрэглэж байгаа тохиолдолд үйл үг маань яг тэр чигээрээ бичигддэг. Өөрөөр хэлэх юм бол drink гэдэг маань нэг drink гэвэрээ, work гэдэг маань нэг work гэвэрээ тийм ээ. Зөвхөн he she it буюу тэр эмэгтэй тэр эрэгтэйгийн талаар ярьж байгаа. Тэгээд зөвхөн нэг амьгүй зүйлсийн талаар ярьж байгаа бол тэрийг third person singular гэж нэрлэдэг. I гэж байгаа бол I болон we гэж бол first person singular буюу plural тийм ээ. You гэж байгаа бол second person singular, they гэж байгаа бол second person plural гэж тийм ээ. Дөрмийн хувь тийм нэрлэлтэй. Third person singular гэдэг нь болохоор he she it орчиж байгаа байхгүй юу? За тэгэхээр he she it болж байгаа тохиолдолд subject нь тийм ээ. Цэцгээ дулмаа бата тэр subject тэр нэрнүүдээр заасан ч байна уу, тэр эмэгтэй гэж заасан ч байна уу, нэгэн шиг эмэгтэйгийн болов эрэгтэйгийн талаар яаж байгаа бол үйл өгнүүд маань өөрчлөгддөг. Яаж өөрчлөгдөх вэ гэхээр S залгагддаг артаа. Work гэсэн бол works болдог.
drink байсан бол drinks болдог тийм ээ. Гэх мэтчлэнгээр. За одоо энийгээ яаж хэдүүлэнгийнх нь үзгээд байгаа зүйл гэх юм бол энийгээ яаж сөрөг утгатай болох вэ тийм ээ? Негатив утгатай болох вэ гэдгийг үзгээд байгаа шүү дээ тийм ээ. За энэ бол маш амархан та бүхэн сайн сонсч байгаарай. Do юм уу does гэсэн туслах үйл үгийг оруулж ирдэг. Негатив форм дээр үгс гэсэн үйлбэр дээр. I like ice cream. Би ice cream буюу заримд дуртай like гэсэн үйл үг орж ирж байгаа. Тэгээд заримд дуртай тийм ээ. Үгсэх юм бол I don't like. I do not like ice cream. Do гэдэг дээр not гэдэг үгийг залгаад formal төвшөнд I do not like ice cream тийм ээ. Formal гэдэг мандлал дээр албан ярианы төвшөнчтэй тийм ээ. Зүгээр энгийн хувьдлаар I don't like ice cream. Do юм уу does гэсэн туслах үйлбэрийг үйл үгийг оруулж ирээд тэгээд not гэсэн одоо үүсгэсэн үгийг нэмждэг гэсэн үг байхгүй. За ийм л дүрэн байна. За яг тэрнтэй адилхан she likes ice cream зөв тийм ээ. She like биш шүү. Та нар like гэдэг шүү. Likes шүү заяа. She likes ice cream. She doesn't like ice cream. За та бүхэн маань сайн сонсож байгаарай. Туслах үйл үг маань main буюу гол үйл өгнийхээ өмнөөс нь хуурчдаг гэсэн үг байгаа шүү. За like гэдэг маань likes болж өөрчлөгдөж байгаа шүү дээ. Яагаад гэх юм бол subject нь she байгаа учраас гэхдээ үгүйсгсэн өгүүлбэр дээр туслах do гэдэг өгүүлбэр туслах үйл үг буюу do гэдэг үйл үг маань does болоод өөрчлөгдөж байгаа. Туслах үйлбэр нь. Тэгээд тэрэн дээр нэмдэг нь нөгөө нэг not гэдгийг залгачаар she doesn't like ice cream. Like гэдэг манд болохоор өөрөө туслах үгээ хувирчаад өөрөө хувираагүй зогсож ийн гэж ойлгож болох нь шүү дээ тийм ээ. Гэх мэтлэг. Ерөөсөө дүрм нь ерөөсөө ингээл болоо. Ойлгомжтой тийм. За дахиад хэдэн жишээ авъя. I drink coffee every day. I drink coffee every day. Өдөр болгон кофе уудаг тийм. I do not drink coffee every day. Би өдөр болгон кофе уудаггүй. Эсвэл I don't. Do not болон don't хоёр яг адилхан шүү. Яг адилхан. Бичигдэх нь өөрч гэсэндээ утгын хувьд яг адилхан. Нэг нь илүү албан, нөгөөх нь болохоор алтан бус гэж ойлгогдож байна. За we always drink coffee гэдэг өгүүлбэр авъя л да. We гэдэг маань болохоор I гэдэгтэй яг адилхан бид нар болж байгаа ч тэгэхээр үйл үг маань өөрчлөгдөхгүй тийм ээ. Хишээд дээр л өөрчлөгддөг болохоос I, we, you, are гэдгээр өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр we do not drink coffee every day болно гэсэн үг байхгүй. Эсвэл we don't drink coffee every day. За I shower every day. I don't shower every day. I don't shower all the time. I don't shower in the mornings. Байж болох юм шүү дээ. За, they have a nice house. They have a nice house. За, have гэдэг нь хэлээ. Янз бүрээр have гэдэг үг маань бас их онцлогтой. Do, have хоёр ч хоёулаа амар онцлогтой өгүүлбэрүүд баггүй. Яагаад тэгэхээр have гэдэг маань туслах үйл үгээр хаяад ашиглагдаж болдог. Гэхдээ present simple цаг дээр ашиглагддаг. Perfect цаг дээр ашиглагддаг шүү. За, have маань туслах үйл яг энэ do одоо present simple цаг дээр do ингээд туслах үйлэг болоод өөрчлөлтөд байгаа. Яг адилхан present perfect цаг дээр have гэдэг маань туслах үйлэг болоод орчдөг. Тэгэхдээ present simple цаг дээр болвол зөвхөн зүйл туслах үйлгээр орчдөг. За энэ тохиолдолд have гэдэг маань болохоор байгаа гэсэн main буюу үндсэн үйлгээр орж ирж байна тийм ээ. За яаж хувирах вэ? Тэд их сайхан байшинтай гэж шүү дээ тийм ээ. They have a nice house. They don't have a nice house. They don't have a nice house. Тэдэнд сайхан байшин байхгүй гэж орчуулагдаж байна тийм ээ. За she does her homework. She does her homework. Тэр эмэгтэй даалгавраа хийдэг. She does her homework. Тэгэхээр өгүүлбэр болохоор өгүүлбэр negative болохыг гэх юм бол she doesn't
do her homework. She doesn't do her homework. Ийм болж байгаа шүү дээ. Яагаад гэхээр эхний тохиолдолд do гэдэг мандлаараа өгүүлбэрийн гол үйл үг болж ашиглагдаж байсан. She гэж байгаа учраас хувраад does гэжсэн тийм ээ. Хоёр дахь тохиолдолд do гэдэг маань өөрөө туслах do гэдэг үйл үг аваад doesn't тэр туслах нь doesn't болж өөрчлөгдөөд do гэдэг маань өөрөө хэвээрээ байгаа. Харагдаж байгаа. Тэгэхээр she doesn't do her homework. Ийм болж байгаа шүү. She drinks coffee. She drinks coffee. She doesn't drink coffee. She doesn't drink coffee. За ийм байгаа шүү. Ийм амархан дүрэн байдаг. Гэхдээ хүмүүс маш их алддаг. Учраас би маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байгаа юм шүү. Номин and tall know each other. Номин and tall know each other. Номин гэдэг маань болохоор эмэгтэй хүн, туул гэдэг маань бас нэг эмэгтэй хүн тийм. Нийлэхээр тэд болчихж байгаа зү. Тэгэхээр үйл үг нь өөрчлөгдөхгүй know. Тэг би бинийгаа мэддэгэ гэж орчуулагдаж байгаа бол олон үгүйсэхээр номин and tall don't know each other. Don't know each other. They гэж хэлж бол тэд гэж хэлэх болох байсан ч гэсэндээ илүү ойлгомжтой болохын тулд нэрээр нь хэлцгээсэн биз дээ тийм ээ. За миний видеоны эхэнд өгсөн тайлбарын дагуу present simple цаг дээрх өгүүлбэр маань саяны авсан жишээнүүд дээр зөвхөн нэг энгийн verb байгаа шүү дээ тийм ээ, орчуулагддаг бидний хэрэглэдэг энгийн verb. To be-ийн форм бол биш байсан тийм ээ. Одоо хэдүүлээ to be-ийн формыг яаж өгсөх үг гэдгийг хэдүүлээ сурцгаая. За I байх юм бол am, he she байх юм бол is, they юм уу we байх юм бол are гэж хэлжсэн тийм ээ. Тэгэхээр энийга not шууд заах юм гэсэн үг. I am 17. Би 17-тай гэж тийм ээ. Тэгэхээр I am not 17. I am not 17. Ямар ч туслах үйл үг авахгүй штэ. I am not. Should not гэж байгаа юм. She is. He is a tall guy гэж хэлж та тий. He is a tall guy. Тэр эрэгтэй маш өндөр эрэгтэй. Өндөр хүн тийм ээ. Tall guy. He is not a tall guy. He is not a tall guy. Амархан байгаа ч тий. She's a nice lady. She's a nice lady. Тэр эмэгтэй сайхан эмэгтэй. She's not a very nice lady. She's not a very nice lady. Тэр эмэгтэй тийм сайхан эмэгтэй биш ээ болж өөрчлөгдөж байна тийм ээ. Should not. They are hungry. They are hungry. Тэд өлсөж байна. Тэд өлсдөг тийм ээ. They are usually hungry гэж хэлээ та. Тэр хөвчлэн өлсдөг. They are usually not hungry. They are usually not hungry. Asqual they aren't usually hungry. They are not usually hungry. Are not гэдэг нь aren't. Is not гэдэг нь isn't болгоод байна шүү дээ. Нөгөө do not гэдгийг don't гэдэгтэй адилхан is not гэдгийг isn't болгож байгаа юм шүү дээ. За энэ хичээлийг үзсэн болохоор та бүхэн маань яриагаа маш сайн ажиглаж зөв ярьж гинүү гэдгээс шалгаж байгаарай дөрмийн мэддэг болсон юм чинь. Мөн хэрвээ та хүсэх юм бол миний I know English гэсэн англи хэлний дэвтрийг худалдаж авах боломжтой. Энэ дэвтэр дээр YouTube-ийн 2 жилийн турш бичсэн хичээлийг маань энэ дэвтэр дээрээ тестаралтаагаар тэмдэглэж аваад дуртай үедээ давтаад англи хэлийг сурах боломжтой байгаа. Үүний хувьд 29,500 төгрөгийн үнэтэй. Миний номинтой дагуулдуус хамт гэсэн Instagram хаягаар холбоо мессеж бичээд Asqual номтой хамт гэсэн Facebook-ийн мессежээр бас холбогдоод захиалан гэртээ хөрвүүлэн авах боломжтой байгаа юм шүү. За ингээд дараагийнхаа дугаараар дахин уулзъя. Хичээл таалагдсан бол лайк дараарай. Мөн миний сувгт subscribe хийгээрэй гэж хүсмээр байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.